За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаад хэдүүлээ. За Facebook дээр бүүстэн дээр за хэрхэн лидэд зар сурталчилгаа хийх вэ гэдэг талаар бол авч үзнэ. За үүний тулд бол би зар сурталчилгааныхаа талбар руу бол орсон байна. За хэрвээ энэ хүү зар сурталчилгааны талбар руу орох за энгийн бүүстийг яаж хийдэг вэ талаар эхлээд мэдхийг хүсвэл за баруун дээд болонд би линк үлдээе. За тийшээ ороод эхлээд үзээрэй. За тэгэхээр гол лид эд рүү орцгоё. За талбар дээрээсээ бүгдээрээ create гэдэг товчийг бол мэдээж таарна. За эндээс бол өмнө нь хэдүүлээ олон төрлийн бүүстүүдийг бол хийж үзсэн. За энэ удаад бол би lead ad буюу энэ lead гэдгээр бол хийж үзнэ гэсэн үг. За энэ lead ad юунд тохиромжтой вэ гэдгийг бол баруун талд бол товчхон харуулсан байгаа. За вебсайтын формын оронд хамгийн нэг номероор тохиромжтой гэж бичсэн байгаа. За хоёрдугаар гэх юм бол шууд форм авахд маш их тохиромжтой. За гуравдугаарт Messenger, Conversions, Call дуудлага зэрэгт бол тохиромжтой гэдгээр бол гаргасан байна. За энийг сонгоод хэдүүлээ Continue дарна. За би бол мануалыг сонгох дуртай. За мануалыг дарсны ард дээрээс бид нэр за lead ad-ийн нэр өгнө. За энэ дээр та бүхэн өөртөө дараа нь ялгах учраас нэр өгөх хэрэгтэй. За тэгээд доошоо явуулаад за энийг бол on болгож болно. За энийг бол би on болгох дуртай. За өдрөөр юм уу эсвэл lifetime юм уу гэдгийг сонгоно. За би магадгүй lifetime $50-аар boost хийя гэх юм бол ингээд орхично гэсэн үг. За мөн тест хийя гэвэл энийг идэвхжүүлж болно. За энийг хэдүүлээ дараа нь үзэх болно. За тэгээд дараагийн хэсэг рүүгээ орно. За дараагийн хэсэг дээр бол ad set гэж байгаа. За ad set дээр мөн адил нэр өгнө. За тэгээд анзаарсан бол бидний гол зорилго юу вэ гэвэл вебсайтын instant form энийг бол ашиглана гэж байгаа. Хэрвээ та өөрөө вебсайттай бол за вебсайтыг бол дарж болно. За өнөөдөр бол хэдүүлээ вебсайтгүйгээр шууд instant form-ыг ашиглах талаар ярих учраас за энэ instant form гэдгийг бол шууд сонгоно гэсэн үг. За instant form байж болно. За бусад хэсгүүдийг та бас сонгож болно. За ингээд page-ээ сонгоод за мөн энэ view term гэж байгаа. За энэ термийг нь бол ороод I agree and terms and conditions гэдгийг бол зөвшөөрчих хэрэгтэй. За тэгэх юм бол ямар нэгэн алдаа бол гарч ирэхгүйгээр хэвийн үргэлжилнэ гэсэн үг байна. За ингээд цаашаа яваад за сонгох зүйл бол олон зүйлийг бол сонгох шаардлагагүй. За өдрөө мэдээж 50 хэднээс хэдний хооронд $50-ыг зарцуулах вэ гэдгийг бол сонгож өгнө. За audience дээр нь бол ороод за өөрийнхөө байгаа ямар газрыг ашиглахыг хүсэж байна те. Хэрвээ Улаанбаатар бол Улаанбаатар, Дархан бол Дархан, Монгол бол Монгол гэх мэтчлэн тойргийг бол сонгож өгнө. За үүнийг сонгож өгснөөр бол энэ орчинд бол хичнээн потенциалтай аккаунтанд зарцуулахаа хүргэх боломжтой вэ гэдэг дүн бол гаргаж ирнэ гэсэн үг. За тэгээд доошоо яваад таны хэрэглэгч маань өшөө энэ задрах хэвээр бол за магадгүй насаар нь хүүсээр нь за энийг бол улам задлж өгч болно. За тэгээ анзаарах юм бол илүү нэрсэх тусмаа бол энэ тоо бол улам багасаад явдаг байж байгаа. За 25-аас 65 насны зөвхөн эрэгтэй гэхэд ийм тоо гардаг ч юм те. За энийг бол та бүхэн өөрсдийнхөө зориултад хэрэглэгч нарт зориулаад сонгоод өгч болно гэсэн. За placement-ээр бол оролцох хэрэггүй. За хамгийн сүүлийн advertise дээр юуг сонгох вэ гэдгээ бол харин сайхан сонгож өгөх хэрэгтэй. За энийг бол мөн нэрээ өгнө. За тэгээд за page-ээ сонгоод за advertise мөн адил сонгож болно. За эсвэл бол create гэдэг дээр дараад цоо шинээр advertisement бол хийж
болно. За энийг бол өмнө нь би үзсэн учраас давтаж ярихгүй. За та бүхэнд хэрвээ амархан байя гэх юм бол энэ use existing post гэдэг өмнө нь одоо пэйж дээр оруулсан байгаа постносоо сонгоод өөрчлөлтөд буст хийж болно. За дараагийн зүйл болохоор instant form гэж байгаа. За instant form маань болохоор бидний хамгийн гол одоо хийх ёстой зүйл байж байгаа. За энэ юу вэ гэхээр хэрэглэгч таны одоо сурчлагыг үзээд за доотлолт нь форм бүглэх гэдэг товчийг гаргаж ирнэ. За энэ хүүд форм бүглэх гэдэг товчноос үргэлжлээд тухайн хүний имэйл хаяг, утасны дугаар одоо холбоо ойрох зүйлийг нь авч үлдэх ийм арга юм байгаа юм. За instant form-ыг ашигласнараа тань дээр за тухайн хэрэглэгчийн датанууд одоо гарч ирнэ гэсэн үг ээ. За хэрэгжүүлэхэд алхмыг нь хэдүүлээ ороод үццгээе. За эдгээр 1 2 3 4 5 зүйлийг одоо хэрэгжүүлснээр instant form болвол одоо амжилттайгаар дуусна гэсэн үг. За формда нэр өгнө. За энэ дээр бол автоматар ийм юугаар бичсэн байна. За энэ дээр бол та бүхэн өөрсдөө ойлгомжтой формда нэр өгнө. Дараагийн одоо өөр форм өсгөж болно. Эсвэл бол тухайн форм өмнө өмсгсөн форм ашиглах бол энэ нэр их чухал. За формынхоо type-ийг сонгоно. За энэ дээр бол more volume гэдэг дээр бол би сонгох туфтаа. За эсвэл бол higher intent гэдэг энийг сонгох туфтаа. Энэ хоёрын аль нэг нь бол илүү оновчтой юм шиг санагддаг. За энийг бол нэмж хасч болно. За энийг бол би нэх оролдоод байдаггүй. За одоо 2 дугаар хэсэг рүү оръё. Интро хэсэг рүү оръё. За background хэрвээ одоо нэмэхээр бол энэ дээр зурган дээрээ энийг нэмж болно. За мэдчилгээ эхлээд дэвшүүлэхээр бол энэ дээр гарчиг тавьж өгч болно. За гарчиг бол энэ доор гарна. За параграф нэмэх юм бол энэ дээр нь параграф нэмээд ингээд оруулж болно. За яг энэ хэсэг хамгийн ихний хэсэг ер нь хаана харагдах вэ гэвэл таны сурчлагын дээр одоо тий форм бүлэх гэдгийг дарангуут одоо гарчиг болон текст хамгийн түрүүнд харагдана гэсэн хамгийн ихний алхам гэсэн. Хэрэглэгч өөрийгөө зөв сурчлагын дээр дарж үгүй юу гэдгийг энэ дээр бол мэдээд энэ миний зөв сурчлага мөн байна гэх юм бол цаашаа үргэлжлүүлнэ гэсэн. За цаашаа үргэлжлүүлээд гол нь энэ дээр зөв газараа би ирсэн гэдгийг ойлгосон учраас хэрэглэгч яах нь өөрийн имэйл хаяг, утасны дугаарыг үлдээгээд за над руу эргэж холбогдорой гэд контактаа танд яах нь үлдээх ийм хэлбэр байж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол байж байна. За ямар филдүүдийг энэ дээр ашиглах вэ гэдэг. За хэрвээ нэмэлтээр одоо өөр асуулт асууя гэх юм бол энэ add категорийг дараад за энэ дээр бол маш олон төрлийн асуулт байгаа. Орныг нь асууж болно, орон нутгийг нь асууж болно тий. За эрэгтэй эмэгтэйг нь асууж болно, төрсөн өдрийг нь асууж болно гэх мэтчлэн яах нь ийм формуудыг бол нэмж өгч болтгоо. За энэ дээр бол их олон зүйлийг бол нэмээд байх шаардлагагүй байх. За бизнесээс шалтгаалаад нэмэх шаардлагатай бол нэмж болно гэсэн үг. За ингээд next товчийг дарчихна. За тэгэхээр энэ privacy policy бол заавал бүглэгддэг хэсэг байж байгаа. За тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн линк авсаргаж өгөх шаардлагатай. За тийм болохоор энэ линкэн дээр бол миний санал болгож байгаа нь бол зүгээр энгийн facebook.com ч юм уу тий. com ч юм уу. За тэгээ ардаа privacy policy ч юм уу тий. За ийм URL-ийг бол заавал багтааж өгөх хэрэгтэй. За энэ хүү URL-ээр орсноор юу байх ёстой гэвэл за манай зар сурчлагын 4 журам за манай таны авсан нэг формоор авч байгаа мэдээллийг бид нар ямар нэгэн байдлаар гадагшин задруулахгүй ч юм уу тий. Ийм асуудлуудыг энэ дотроо багтааж өгсөн ийм линк байх ёстой гэсэн үг. За вебсайтгүй хэрэглэгчнэр бол тусдаа рандом байдлаар ямар ч хамаагүй төстэй линк авсаргаж болно. За вебсайттай хүмүүс бол тусдаа нэг ийм privacy policy хуудас үүсгээд за тэрхүү хуудасаа бол энэ дээрээ бол авсаргаж өгнө гэсэн үг байна. За Монголд бол энэ бол нэг хайхтар хэрэгжээд байдаг зүйл бол биш учраас яг энэ линкээ зөв өгч болно. За гадагшаа чиглэсэн бүүстийг хийж байгаа бол
За нэг ямар нэгэн гэрээ контракт хийхийн өмнө ч юм уу тий албан заавар танилцуулга өгчөөд таны одоо гарын үсгийг зурлуулдаг шүү дээ тий аюулгүй ажиллагааны зааварчилгаа тэр гарын үсгийг зуруулдагтай адилхан онлайнаар одоо тийм танилцуулга ингээд өгсөнтэй адилхан зүйлээ гэж ерөөхдөө жишиж ойлгож болно. За энийг бол хэрэглэгч зөвшөөрөөд submit хийснээр за хамгийн сүгсгэлд нь яах нь баярлалаа гэсэн мессеж бол энэ дээр гарч ирдэг. За баярлалаа гэсэн мессеж гарч ирээд за таны хүсэлтийг хүлээн авлаа гэдэг. Имэйлээр дуусгаж болно гэсэн үг. Тэгээд таны үлдээсэн тусны дугаараар бид иргэн холбогдох болно гэдэг ингээд үлдээчихнэ гэсэн. За ингээд хэрэглэгч одоо та бүхнээс ямар хүлээлттэй болов гэхээр за миний хүсэлтийг авцсан юм байна. За дээрэс нь одоо би утасны дугаараар үлдээсэн миний утаснаар энэ хүмүүс надтай эргэж холбогдох юм байна гэдгийг бол ингээд амархан ойлгочих чинь гэсэн. За хамгийн сүүлд нь магадгүй хэрвээ та бүхэн файл үлдээхээр бол энэ дэр одоо медиа гэж оруулаад апплод файл хийгээд за файл татаж авахар үлдээж болно. За хэрвээ вебсайттай бол энэ дээр өөрсдийнхөө вебсайтын линкээ байршуулад вебсайтынхаа нэрийг байршуулснаар энэхүү хуудсанд вебсайт руу зочлох гэдэг тийм. Дарангууд танаа вебсайт руу зочлдог ч юм уу ийм байдлаар бол дуудаж болно. За эсвэл хамгийн сүүлд нь call now гэдэг. За энэ дээр өөрсдийнхөө утасны дугаарыг оруулах юм бол форум бөглсөн хүмүүс яах нь шууд али би ер нь өөрөө танах руу залгачихъя гэдэг байдлаар манайхтай холбогдож болно гэсэн. За иймэрхүү байдлаар одоо юуг бол явуулдаг байх нь байна. За энэ дээр иймэрхүү байдлаар Facebook дээр бол энгийн форумыг бол үүсгдэг байна. За ингээд форум бол үүссэн байна. За ингээд түрүүний өгсөн нэрийн дагуу бол гараад ирж байгаа. За форумын харагдах байдлын энэ. За зар сурталчилгаа нь бол энд харагдах нь байна. За зар сурталчилгааны одоо баатан дээр дарахад destination боёо. За форум маань ингэж харагдана. Явж байна гэсэн үг байна. За хэрвээ та бүхэн энэ одоо тэгвэл дараагийн ахын бол энэгээр одоо юугаа үлдээсэн хүмүүс хайчих юм бэ гэж тэ. Утасны дугаар, за имэйл хаягаа үлдээсэн хүмүүсийг бид нар хаанаас барьж болох вэ гэж. За энэ тохиолдолд бол за юу яадаг гэж байгаа. CRM-тэйгээ одоо холбоод CRM дээрээс шууд контакт харж болдог байгаа. За энийг бол setup хийгээд CRM-тэй компаниудынх нь CRM-тэйгээ ийшээ ороод холбож болно. За CRM-гүй компаниуд бол за энийг заавал холбох шаардлага байхгүй. За Facebook өөрөө бүүстэн дээрээсээ танд яах нь энэ хүү хэрэглэгчийн контактын мэдээллийг одоо өгөөд явуулна гэсэн үг байна. За ингээд амжилттай хэдвүлээ lead ad буюу за хэрэглэгчээс утасны дугаар, имэйл хаягийг нь авч үлдээд за бид нар тань руу залгая гэдэг ийм зар сурталчилгааны төрлийг өнөөдөр хэдвүлээ судалж ойлголоо гэсэн үг. За баярлалаа. Та бүхэнтэйгээ эргээд дараа дахин уулзъя.